улсад иргэний хуулиуд харьцан урт хугацаанд тогтвортой үйлчилж ирсэн гагцхүү үзэн хуулийн өөрчлөлтийг дагалдаж шинжилгээ хариулагдж ирсэн гэдэг юм аа. За эдгээр хуулиудын хүрээнд бол нотариат гэдэг нэр томьёо анх эзэнээс орж ирсэн байх вэ гэхээр нотариат бол түүний адилтгын субъектийн гэрээ хэлцлийг бусад үйлдэлийг гүйцэтгэх тухай хаана орж ирсэн товчхон авч үзэх хэрэгтэй байна. За 1927 оны иргэний хуулийн аливаа хөрөнгө хогшлын тухай гэдэг 5-р бүлгийн 143 дугаар зүйл дээр анх барьцааны хэрэгцээ харилцаанд нотариаттай төсөлтэй юм субъектийн гэрчлэл баталгаажуулах хэмжээг орж ирсэн байдаг. Аливаа эдемийг барьцаалан огтөө байгуулсан гэрээг зохих албаны газраар нийтийн дөрвийн ёсоор гэрчлүүлсэн бол түүнийг бусдад шилжүүлэхдээ нийгмийн адил зохих албаны газраар гэрчлүүлбэл захино гэж заасан байгаа. Анхандаа яг нотариат гэдэг энэ латин нэр томьёогоор орж ирээгүй ч гэсэн энэ үгийг бол энэ үед хувь нотариатч биш энэ шүүх явдлын яамны харьяандах гэрээ зэргийг гэрчлэн батлах салгаа гэдэг юм төрийн байгууллагын өөрийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан. За ингээд 26-аас 29 оны иргэний хуулийн 189 дугаар зүйл бичгээр байгуулах аливаа гэрээ хэлэлцээг энгийн зурсан хэмээх зөвхөн баяр тээдийн гарын үсэг ба хууль дүрмийн ёсоор албаны газраар гэрчлүүлсэн гэж хоёр ангилж байсан. За энэ гэрчлүүлэлт зохих гэрээ гэдэгт 1000 төгрөгнөөс дээш үнийн мөнгө зоосыг өгүүлцэж авалцах тухай одоо 102 дугаар зүйл байна. За тэгвэл 52 оны иргэний хууль дээр энэ 63 дугаар зүйлээр барьцаанд өгөгдсөн барилгууд болвол барьцаа бариулагч дээр үлдэн харин энэхүү барилгын барьцаанд өгөгдсөн болохыг нотариатын конторуудад мэдэгдэх бөгөөд хэрвээ нотариатын контор байхгүй бол аймаг хотын сүмдийн хөдөлмөрчдийн хурлын гүйцэтгэх захирлуудад мэдэгдэх ёстой гэж зааснаар нотариатч болон нотариат байхгүй газар нотариатын үүрэг гүйцэтгэгч хоёр субъектыг хоёулангийн анхлан иргэний хуулиар зохицуулж эхэлсэн байдаг. За энэс иргэний эрх зүйн ерөнхий судалгааны хүрээнд энгийн хэлбэртэй бичгээр хийх хэлцэл бичгээр хийсэн хэлцлийг нотариатч гэрчлүүлж одоо улсын бүртгэл бүртгүүлэх ийм хэлбэрийн шаардлагатай хэлцэл гэж ингэж хоёр ангилж эхэлсэн. Тэгэхээр иргэний эрх зүйн судалгааны хүрээнд нотариатаар гэрчлэгдэх энэ үйлдэл бол давхар хамтдаа асуудлагдаж хөндлөж эхэлсэн. 118 дугаар зүйлээр он барилгыг худалдаа авах явдлыг хүчингү болгох явдлаас болгоомжлон бичгээр хийх ба нотариатын конторуудаар батлагдаж орон нутгийн санхүүгийн байгууллагуудад бүртгэгдэл захино гэж заасан. За нэмээд 209 дугаар зүйлээр итгэмжлэлийг бэрхшээх тухай орж ирсэн. За худалдаа авах гэрээ барьцааны гэрээнээс гадна итгэмжлэлийг гэрчлэх энэ латин хэлбэрийн нотариаттай орнуудад хэрэгждэг нотариатын үндсэн үйлдэлүүд энэ яг энэ хуулиар бол нэмэгдэж орж ирж байгаа. За 309 дугаар зүйл гэрээслийг нотариатад биечлэн ирж үнэлдэх жинхэнэ гэрээслийг бол нотариатын контор нь хадгална. Нэг хувийг нь хуулбарлаж өгөхөөр зааж эхэлж байгаа. За гэрээслийг итгэмжлэл гэдэг үйлдэлүүдээр нэмэгдсэн. За 63 оны иргэний хуулиар бол 31 дугаар зүйл дээр одоо өвчлөн хэлцлийг нотариатаар батлуулах гэж орж ирсэн. За 5000 төгрөгнөөс дээш үнийн дүнтэй хэлцлийг нотариатаар гэрчлүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй хэлцэл 30 төгрөг бус байхаас гадна одоо нотариатын контороо газар орон нутгийн хурал гүйцэтгэхээр зааж ирсэн. За итгэмжлэлийн хэлбэрүүдийг хуулийн этгээдийн итгэмжлэл тухайн үеийн улс оршол олон нийтийн байгууллагын итгэмжлэл гэж ялгаж 46, 47, 49, 384 дугаар зүйлүүдээр зааж ирсэн. За гэрээслэл өвзөлмжлөл эрхийн гэрчлэлийн болон 63 оны иргэний хуулиар орж ирсэн юм аа. За 1990 онд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүгд найрамдах Монгол Ард улсын иргэдийн хувийн өмч гэдэг иргэний хуулийн нэмэлт бүлэг 90 онд батлагдсан. За энэ дээр бол газрыг эзэмших ашиглах эрхийг тусгаж анх удаа өгсөн. Ингээд нөгөө өмчийг дотор нь зэрэглэл тогтоодог байсан социалист өмч тодорхой хязгаартайгаар тогтоогдсон амны өмч гэсэн зэрэглэлийг хассан. За 92 онд арчилсан үзүүл батлагдсны дараа 90 онд иргэний хуулийг шинжилэн найруулахдаа тухайн үед газрын тухай багцгүй хараахан батлагдаагүй байсан учраас яг энэ хуулинд бол газартай холбоотой төрийн эрх гэсэн бүлэг оруулаад энэ дээр бол тусдын газар дээрх хөдөлгөх эд хөрөнгийн өмчлөгч
газрын сэрэмтүүд гэх мэт газрын өмчлөх хэрэгтэй төсөлтэй хязгаарлагдмал эрхийн хэлбэрүүдийг гэрний хуульд багтаан зохицуулж эхэлсэн. За ингэхдээ бол уламжлалт материалын гэрчдэг төрлүүдийг хэвээр хадгалсан хэлцэл, эдгэмжлэл, гэрээслэл, өөрчлөлийн гэрчлэгээд харин өөрийн тусгай төрлийн гэрээний хувьд бол материалтар гэрчлэгдэх хэлбэрийн шаардлагыг нэмж ирсэн. За 97 онд бол үйлчлэлийн төрийн бүртгэлийн тухай хууль, материалтын тухай хуулийг хамтдан батлаад ингээд Орос улсны хувьчлал төвлөж эхэлсэн учраас энэ иргэдийн өмчлөлийн Орос улсыг бодлох, биелүүлэх, арилжих, барьцаан тавих энэ олон хэлбэрээр захин зарцуулж эхэлсэнтэй холбоотойгоор материалтар гэрчлэгдэх үйлдэлүүд бол тооны хувьд ерс ихсэж эхэлсэн юм аа. За тэгэхээр 1997 оны одоо анхны материалтын бидаасан хуулийг аваад үзэхээр одоо Ром Германы эрхцэн системд орнуудын жишгээ энэ хуулинд материалтын мэргэжлийн эрхцэн буюу материал гэдэг мэргэжилд томилогдох энэ мэргэжлийн шалгуур үзүүлэлт Оросныхан дараа төрийн байгууллагаас хянах материалч мэргэжлийн чиглэлээ хэрэгжүүлж байхдаа гаргасан алдаа дутагдaltaй холбоотойгоор гомдол гаргах, гомдлыг хянан шийдвэрлүүлэх, тусгай зөвшөөрлийг цуцлах, ер нь материалын тойролыг тогтоох, материалын байгууллага, өөрийн үйлдвэр төслийн байгууллага гэдэг энэ асуудлуудыг төлхөө зохицуулсан юм хууль байсан. За 97 оны хууль бидаж батлагдсан энэс эхэлж ер нь бол материалын эрхцүү гэдэг энэ судлагдах нь бол бидаж одоо судлагдах ёстой болж байгаа. 2002 оны одоо шинжлэлийн арилсан иргэний хуулиар материалын үйлдэлүүдийг мөн одоо нэмсэн. Энэ дээр бол гэрлэлтийн гэрээ, усбрууктын гэрээ 192 материалчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавьж ирсэн. За ер нь манай үйлдвэрлэлийн төрөнгийн эрхцүүд дотроо барьцааны эрхцүүд бол нэлээд их өөрчлөлт орж ирсэн юм хөдөлгөөнтэй хэсэг байдаг иргэний хууль дотор. Яг энийг дагалдаад материалч заавал гэрчлэх ёстой юм эсвэл талуудын бүсэлтээр гэрчлэх ёстой юу гэдэг дээр иргэний хуульд нэмэлт өөрчлөлт ороод эргэж одоо тэрийг хүчгүй болгоод ингээд засвар орж байсан юм төвтэй. За ер нь бол түрүүн энэ батлал даргын ихтгэлээр юу гарч ийн л одоо бүртгэлийн төрлүүд гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр одоо энэ яг энэ завсар хэлэхэд материалчаар гэрчлэгдэх энэ үйлдэл хэтэрхий өргөн хүрээтэй болсон тухай энэ иргэдийн шүүмжлэл ямар өөрчлөлт үүсгэн бэ гэхээр одоо нэгэнтээ их бичиг баримтанд байж байгаа ийм бичиг баримтуудын хуулбарыг одоо бүх шатны төрөөс байгууллага хувийн компаниудад хуулбарлаж өгч явах тэр процесс ажиллагаа ихтэй юм зөв хуулбарын үн зөв гэдгийг баталгаажуулдаг энэ үйлдэлүүдийг хязгаарлах иргэдэд очиж байгаа энэ илүү чиглэлийг багасгах чиглэлээр бол түр анхаарч хууль нь бас өөрчлөлт оруулж ирсэн. Харин бол одоо энэ хийгдэж байгаа одоо боловсруулагдсан байгаа энэ нэмэлт өөрчлөлтийн төслийг аваад үзэхээр нөгөө материалчийн мэргэжлийн эрхцүүд илүү хамааралтай ийм өөрчлөлтүүд байна. За материалчийн мэргэжлийн алдаа дутагдал гаргасны төлөө авах сахилгын арга хэмжээний төрлийг нэмэгдүүлэх, эсвэл одоо материалын тойролыг тогтоох гээд яг одоо материалын эрхцүүднээс үнэхээр үйлдвэрлэлийн төрөнгийн зөвхөн шилжүүлэхийг материалчаар гэрчлэлээ зогсохгүй нөгөө үйлдвэрлэлийн төрөнгөн дээр үүсэж байгаа бусдын тэр хязгаарлагдмал өмчийн эрхүүдийг үүсгэх, шилжүүлэх, өөрчлөлт оруулахтай холбоотой тэр хэлцлүүд бүгд бол иргэний хуулинд материалчаар гэрчлэгдэж хүчин төгөлдөр болох тухай энэ заалтууд бол өгүүлэгдэж байгаа. За тэгэхээр энэ төрлүүдийн бие хойно дурдна. Тэгэхээр энэ төргийн эрхийн бүртгэлийн статистик, оны статистикийг аваад үзэхээр одоо газар дээр тогтоогдсон usufruct эсвэл одоо газрын сервитут, бусдын газар дээр болог байгууламж барих эрх гэдэг ийм хязгаарлагдмал эрхүүд
баг бүртгэгдэж их зөвхөн тоотой гэдэг бол одоо баталдаа гэрчлэх юм тийм ээ. Зөвхөн барьцааны гэрээ бол үнэхээр өмлөдлөгийг түрүүний шилжүүлгийн гэрээ, барьцааны гэрээ хоёр бол батлагддаг юм манай трэш нэг мэдж байгаа. За тэгвэл энэ төрлийн харилцаа огт байхгүй юу гэдэг аваад үзэхээр нөгөө газрын тухай хууль, ерөнхий хууль хоёр салж батлагдаад ингэхдээ газар дээр үүссэн тэр цаалбал эрхүүд ерөнхий хууль зааснаас өөр газрын тухай багц хуулиудаар авч үзснээс болоод нөгөө бүртгэлээр баталгааж материалчр гэрчлэгдэх хэлбэрийн шаардлага үгүйсгдэх энэ байдал бол одоо хүртэл ингээд яг яригдахгүй төвөрсөн юм уу гэж дүгнэж байгаа. За 2011 онд материалын тухай хуулийн шинжилсэн хариулга батлагдсан. За энэ хууль бол нөгөө Латин материалын холбооны орнуудад үйлчилдэг загвар хуультай нэлээд ойртож өгсөн дэвшилттэй хууль болсон. За энэ мөн мэргэжлийн хэрэгцээг илүү дэлгэрэнгүй зохицуулсан. Одоо бол харин ямар хууль өгүүлэгддэг вэ гэхээр материалын энэ гэрчлэн баталгаажуулах процесс ажиллагааг зохицуулсан юм итас хууль бол өгүүлэгддэг. За энэ хууль юунд ач холбогдолтой гэж дүгнэж байна вэ гэхээр материалын тухай хуулиар материалч ба материалчийн уг гүйцэтгэгч хоёулангийн хамтдаа материалч гэж нэрлэхээр заасан байгаа. Тэгээд материалчийн уг гүйцэтгэгч буюу нөгөө материалтгүй газар ажиллаж байгаа орон нутагт ажиллаж байгаа аймаг сумын дээр захиргааны ажилтан болон гадаад орон нутагт Монгол иргэдийн өсөл зөргийг одоо гэрчлэн баталгаажуулах ийм чиг үүрэгтэй сууж байгаа тэр дипломат консулын ажилтнууд болохоор яг энэ зөвхөн хууль чухал олгогдсон байх хэвээр нөгөө хэрэгцээ зөвлөгөөг нөгөөд эндээс гарах хэрэгцээ үр дагаврыг тайлбарлан таниулж ийж хууль ёсны гэдгийг одоо өөрийн биеэр одоо баталгаа олж байгаа. Хууль чухлыг хэрэгжүүлэх ёстой ажлыг бүгдийг материалын өмнө гүйцэтгэгч буюу дийлэнх нь бол хуульч биш хүмүүс хэрэгжүүлэх боломжтой байна. Тэгэхээр яг нөгөө гэрчлэн баталгаажуулах тэр процессын тухай хууль батлагдах юм бол аль хэсгийг нь гадаад улсад ажиллаж байгаа дипломат төлөвлөгчийн газар одоо нөгөө хуулийн баталгаажуулах, гарын үсгийг баталгаажуулах эдгээр үйлдэл хийгээд аль хэсгийг нь одоо мэргэжлийн хуульч хариуцлага өгч үйлдэлээ гүйцэтгэдэг байх юм бэ гэдэг нь ялгаатай болоод ирэх юм ач холбогдолтой юм уу гэж бодож байна. За хоёрдугаар хэсэг дээр бол материалын хэрэгцээ ямар байдалтай судлагдсан байна вэ гэдгийг бас товч үзэж байгаа. Тэгэхээр энэ материал гэдэг сэдвээр гарсан эрдэм шинжилгээний өгүүлэл ихтгэл номч сурагчдууд байна уу гэж төвлөрөөд үзсэн. Тэгэхээр яг ийм эрхийн хуулийн шинжилгээний тайлбар шиг яг одоогоор энэ бүрэн хэмжээний материалын үүдэл тус бүрээр гарсан ийм шүүхийн практикт одоо бас ашиглаж болгоц ийм бүрэн хэмжээний гарын авлага тайлбар өгүүлэгдэж байна. Ийм тодорхой нэг сэдвүүдээр тусгайлан хүндсэн ийм одоо ихтгэл, магистрийн планы ажил, эсвэл одоо илүү нэг онлайн асуудлыг хөндөөгөө практик хэрэглээнд хандсан ийм гарын авлага, товч хэмжээний гарын авлага ийм л байдал байна. За Монгол Улсын их сургууль дээр материал хэрэгцээ гэдэг хичээл бол сонгон суралцах хичээлийн төвшөнд судлагдаж ирсэн. За хичээлийн хөтөлбөрийн шинжилтэй холбоотойгоор энэ хичээл бол басагдсан байна. За тэгэхээр энийг харин бакалаврын оюутнуудад, магистр, докторийн оюутнуудад энэ хичээлийг өлөвлөгийн төрөнгийн хэрэгцээтэй холбож гүнзгийрүүлэн судлах, энэгээр одоо судалгааны эрхлэлтэд материал гэдэг сэдвийг оруулах энэ тулд одоо хөтөлбөрийн шинжилгээ боловсруулах ажил манай техникийн санаачлалд хийгдэж ирсэн байна. За ер нь бол Монголын материалын танхимын одоо ажиллаж ирсэн 97 оны хуулиар ажиллаж ирсэн 2011 оны хоёр удаагийн даасан хуультай энэ хоёр хуулийг дагаж хоёр удаа хууль зүйн сайд материалын үйлдэл эрхлэх зааврыг баталж мөрдүүлж ирсэн байна. Тэгэхээр материалын үйлдэл эрхлэх заавар гэдэг энэ процесс журмаас агуулсан энэ заавар бол хууль болж батлагдах нь. Тэгэхээр зөвхөн материал биш материалын ур гүйцэтгэгчид бас хандаад батлагдах нь бол процессын гэрчлэх процесс ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан уу гэдгийг бас тогтооход юм ач холбогдолтой даасан хууль өгүүлэгдэж байгаа гэж бодож байна. За Монголын материалын танхим бол энд нэг тоон үзүүлэлт авсан. Тэгэхээр энэ тоон үзүүлэлтүүдийг аваад үзэхээр
1997 оноос одоо 2017 оны дуустал тоонуудаа яг материалын хэрэгэлдэг энэ тамга баталгааны тэмдэгийнхэн төрлөөр аваад үзэхээр гэрээ итгэмжлэл гарын үсгийн үнэн зөв за бичиг баримтын хэлбэл тэгээд өвлөх үн залгамжлах хэрэгжилгээ гэрээсэлгээ ийм тоог ахаар тасралтгүй өс нэмэгдэж ирсэн байна. Тэгэхээр нөгөө хэдийгээр төрөөс нөгөө шаардлагагүй бичиг баримтын хуулбар зэргийг гэрчлэлийн ажиллагааг одоо хязгаарлахын бодлого баримталж ирсэн ч гэсэн иргэдийн зүгээс нотариочоор гэрээ хэлцлээ гэрчлүүлэх уйлд заавал гэрчлүүлэх шаардлага тавиагүй ч гэсэн ингэж одоо тухайн үеийн бүсэл зэрэг баталгаажуулах юм эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна. Энэ шаардлагууд нийцүүлж Монголын нотариочдын танхим бол гэрээний загваруудыг боловсруулж иргэний хүлээнд эргэлтэнд оруулж хэвшүүлсэн байна. За энэ гэрээний загваруудыг аваад үзэхээр анхандаа бол гэрээний төрөл тус бүрийн гол нөхцөлийг агуулсан. Хууль заасан заавал туслах ёстой энэ одоо минимум шаардлагыг хангасан юм одоо тохиролцоонуудыг өөрчилж бэлдээ. Энэ дээр нөгөө гэрээний гол нөхцөл хүү хугацаа одоо нэрт юм ээ. Бусад ямар нэмэлт нөхцөл энэ дөрвийг л одоо бүглэх замаар энэ гэрээг үлдэж ирсэн. Тэгэхээр яг талууд бол энэ социалист эргэцэн системээс зах зээлийн эдийн засаг шилжсэний дараа талууд бол гэрээ байгуулж хэвших, гэрээний төрлийг сонгох ийм харилцаанд бол нотариуд бол үндсэндээ гол үүргийг гүйцэтгсэн гэж бол хэлэх боломжтой гэж бодож байгаа. Тэгэхээр Монгол улсын хүн бол 3 сая ижигдэг. Яг нотариучаар гэрчлэгдсэн нийт үйлдлийн тоо бол өнөөдөр 24 сая байгаа. За энэ бол одоо иргэд нотариучаар гэрчлэгдснээр одоо хууль ёсны болж үл маргах шинжийг олсон ийм хүчин төгөлдөр бичиг баримтын тоо байгаа юм л та. За эндээс хэдэн эргэж өчгөр болсон гэдэг тоог аваад үзэхээр за шүүхийн эргэж зөвлөөс авсан нөгөө шүүхд гарч байгаа маргааны төрлүүдээс ийм 24 сая нотариутын үйлдлийн одоо тэг 10,000-ны хэд ч юм одоо зөвхөн одоо нотариутад хамааралтай байгаа юм л да. Энэ дотроос 30% гэснийг нь бол түүх боломжгүй байна. Яг нийлэх хэмжээний ажиллагааг байгаа учраас энэ дээр хөгжих гэдэг нь гэхээр энэ шин дотор үүсэн бий болсон зах зээлийн эдийн засгийн харилцаанд нотариучдын танхим бол гэрээний төслийг бэлдэх өнөөдөр гарын үсэг зургуулах замаар ажиллаж ирсэн. Одоо үгүйсгийн аргагүй юм одоо үүрэг гүйцэтгэж ирсэн байна. За ирээдүйд харин нөгөө материал хэрэгцүүд ямар нэмэлт өөрчлөлтүүд орон зүйтэй гэж цаашаа явахгүй юу? Би явах юм. За очлаа. Ёо. За ямар төрлийн нэмэлтүүд одоо энэ хуулийн шаардлагатай гэж судлаачийн үзэх вэ гэхээр тэр жишээлбэл одоо орчин үед болгогдож байгаа энэ барилгын захиалгын гэрээ нийтийн зорилготой орон сууцны өмчлөлтөй холбоотой гэрээ бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, сэрвэтүүдийн гэрээ, худалдаа авах давуу эрхийн гэрээ гэр бүлийн хэрэгцүүд болохоор одоо бусад улсын чиг хандлагыг авч үзээд гэрлэлтийн гэрээ болон салах тохиролцоо гэрлэхгүйгээр хамтран амьдрах асар халамжлах итгэмжлэл хүүхдтэй холбоотойгоор хүүхд хэрэг ашиг зөрчихгүй хийх ёстой юм олон тооны үйлдэлүүд за өвлөх хэрэгцүүд насан эцэслэг шалтгаанаар хийх хилцлүүд гэж одоо жишээлбэл Германы иргэний хуулинд байгаа л да. За байгууллагын хэрэгцүүд нотариучийн оролцоог нэлээд нэмэгдүүлэх шаардлагатай гэж харж байгаа. За тодорхойлбол бол хуваарь бизнес эрхлэгч хүмүүсийн нийгэмлэг, эдгээрийн тохиролцоо тэгээд одоо бол зүгээр гэрээний анхдагч тохиролцоонуудыг нь баталгаажуулж авч үлдэхээс илүүтэйгээр хувь субъект тус бүртэн зориулж одоо гэрээний төслийг наривчлан боловсруулж өгөх энэ шатрууга Монголын нотариучдын танхим шилжиж орсон байл. Нөгөө нэрийг бүгэлдэг энэ таны болоод хүн тус бүрт шилжиж боловсруулж өгдөг. За ингэж одоо энэ шид дотор талуудын хооронд байгуулагдаж байгаа энэ
харилцаануудыг зөв одоо хэлцлийг нь боловсруулахын тулд мэдээж профессионалаас өндөр хэмжээний ур чадвар мэргэжлийн хэрэглэх одоо зэргийн ур чадвар шаардна. За үүнд одоо бас энэ танхимын энэ хууль тусгагдсан тэр сургалттай холбоотой заалтууд бол их дэвшилттэй байгаа. За тэгээд концерн хэрэгцээг хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүй бүх төрлийн байгууллагын өөрчлөлт аж ахуйн нэржийг бүрэн болон хэсэгчлэн худалдаа авахаар за цаашлбал олон улсын хувийн хэрэгцүүд одоо энэ өөрчлөлттэй холбоотой эсвэл одоо гадаадын байгууллагыг төлөвлөх гээд цаашлбал татврын хэрэгцээ одоо иргэний эргийг шүүхийн шийдвэрлэх процессын хэрэгцээгээр олон салбаруудаар нотариотын үйлдэл нэмэгдэх хэрэгцээ шаардлага байна. За энэ тал дээр одоо энэ байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын их сургууль одоо мөн судалгааны бусад байгууллага хуульчтай холбоо хууль зүйн үндэсний хуулийнхтай хамтраад ажиллах дээр ажиллагаа бас нэг ахиж болж байгаа гэж үзэж байна. Энэ хуулийг мэргэжлийн хэрэгцээнд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ гэдэг дээр хууль зүйн үндэсний хуулингээс судалгаа гэдэг юм билээ. Ингээд одоо тэр үүрэг гүйцэтгэгч ойлгомжгүй байна. Тэгээд одоо нотариочийн орон тоог яаж тогтоох вэ гэдэг мэргэжлийн хэрэгцээ чиглэлээр хийсэн судалгаа бол байна. За материал хэрэгцээ чиглэлээр зайлшгүй гарстай юмнууд тоох хүртэл яригдаг байгаа. За тэгээд их нурсан бол уучлаарай. Тэгээд анхаарал тавьсан баярлалаа.